дараа нь сонсч байсан. За тэгээд зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагчийн 1-р орлогч штабын дарга Тэд Хурандаа Аз Заяа студид ирсэн байна. За сайн байна уу та? Өглөөний мэндийг хүргэе. Дагуудын мэнд. За та хөвчөө зүгээд микрофоноо өөртөө баг зэрэг ортуулад тухтаа суугаарай. За танд өглөөний мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээн авч ирсэн танд их баярлалаа. Өглөөний мэнд. За бүгд. За тэгэд та өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаад гуруулаа яриандаа орё гэж бодож байна. Тэгээ. За намайг Гамболдын Аз Заяа гэдэг. Уранга аймгийн Бүрд суманд төрсөн, Булган аймгийн Аршин суманд өссөн. Тэгээ бусдын адил 10 жилийн дунд сургуулийг Булган аймгийн Аршин сумаас авахлаа Булган аймагтаа төгссөн. Тэгээд цэргийн амьдралаар замнаад мэдээж гэр бүл эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Одоогийн Сүрчний 32 дугаар ангид зарчийн нэг дөрөвлөгч штабын дарга албан тушаалтай ажиллаж байна. Та цэргийн салбарт анх яагаад хүл тавих болсон бэ? Бас хуучны сайхан дурсамжуудаасаа бас хууч хөөрвөл тийм ээ. За яг бидний үед бол хүүхдүүд мэдээж дэлхийн одоо 2 дугаар дайны үеийн киногоор одоо үзэж харж хүмүүжиж тэрийг бас үлгэрлэж явдаг. Тэгээд түүнийгээ дагаад цэрэг цагдаагийн амьдралыг сонгоно гэсэн бодолтой байж байгаад 10 жилээ төгсөөд энэ амьдралд хөл тавьсан. Таны одоо эргэн тойронд гэр бүлийн гэдэг ч юм уу тий цэргийн хүн бас байдаг болов? За яг ойрын бол байхгүй мэдээж холын одоо өвөгийн манайхан төс дотор бол байгаа. Нэг хурандаа жилбэр сайхан байна. Анх яг цэргийн мэрэгчлийг бас сонгоход гэр бүлийнхэн ойр дотных нь юу гэж ер нь яаж хүлээж авч ирсэн бэ тухайн үед те? Тухайн үед яг өөрийнхөө замыг өөрөө сонгосон юм чи өөрөө тэгээд дуртай юмар явуул гэсэн зөвлөгөө өгсөж ирсэн. Цэргийн анхны жилүүд ер нь танд ямар сорилтууд тулгамдж ив сургамжууд өгсөн зүйлсийг л гоё дурсамжуудаасаа хуваалцуулсан. Яг бусдын л ижил одоо нөгөө анх энгийн амьдралаас цэргийн амьдралд хөл тавихад бол бүх зүйл өөр мэдээж сууж босох нь хүртэл командаар. Тэгэл яг л бусдын адил одоо 18-т цэрэгт явбал орчин солигдоод хаана ирчвэ гэдэгтэй л яг л адилхан тэм зураг бууж байгаа. Тэгээд тэндээ дасаад зөгцөөд тэндээ одоо сураад суралцаад ажиллаад ингээд өдийг хүртэл албаа үргэлжлүүлээ хагаа явж байгаа. Та яг энэ зэвсэгт хүчин цэргийн одоо салбарт 22 дахь жилдээ ажиллаж байгаа юм байна. Энэ бол бас үнэхээр чамгүй их хугацаа. Тэгэхээр ер нь бол яг өдийн хугацаанд бас ажиллаад явж байхад юу их туулуу, ямар хилтэс, ямар албан тушаалд ажиллаж байв тийм үү? Тэр талаараа бас илүү тодорхой өгвөл. Тэгээ. За би анх 2002 онд цэргийн амьдралд сонсогчоор албааж эхлээд за тэгээд ахлагчийн коллежийг төгсөөд зэвсэгт хүчний 150 дугаар ангид буудагч албан тушаалтай албаасан. За тэндээ албааж байгаад Иракийн эрхчлэл ажиллагааны төвөг гүйцэтгээд эргээд цэргийн сургуульдаа суралцсан. Цэргийн сургуульдаа суралцаад 2009 онд офицерын гараагаа эхэлсэн. За тэгээд офицерын гараагаа эхлээд зэвсэгт хүчний тэг 84 дугаар анги. Одоо олон түмнээ бол бас шүхэр десантын анги гэж одоо бол том хороо болцсон байгаа. За тэрнийхээ дараа бол Баян Хуйлгийн аймагт нөгөө 2014 онд манай 84 дугаар ангийн одоо салбар рот байгуулж ирсэн уулын рот гэдэг. Одоогор бол 331 дугаар анги. За. Тэнд бас 2 жил 14 15 онуудад албаа хаасан. За тэндээсээ мөн үргэлжлэн томилогдоод 84 дугаар ангидаа шүхэр десантын ротын зэрэгчээр байж байгаад за тэгээд бүгд найрамдах Польш улсад дайны урлагийн академид хэлсэн суралцаад ирээд төгсөж ирээд 2021 онд төгсөж ирээд зөвсөний 345 дугаар нэгтгэлд томилогдсон ажилласан. За тэнд бол ажлын хөтөлбөрийн засгийн захлах мэргэжилтэнд тийм албан тушаалд томилогдсон ажиллаж байгаад дараа нь зөвсөний жанжин штабт ажиллагааны удирдлагын газарт цэргийн аюулгүй байдал төлөвлөлтийн мэргэжилтээр мөн адилаас 3 жил албаасан 21-ээс 24 онод. За тэгээд одоогийн албан тушаалд
Зөвшөөрчний 32 дугаар ангийн зөвшөөрчний төгрөлөгчтэй дарга гэсэн албан тушаад ажиллаж байна. Маш одоо сонирхолтой олон бас замналаар түүхээр явсан байна. За тэгэхээр Ирак дахь энхийг сахиулах ажиллагаанд томилогдсон та тэгээд тухайн үед яг хэдэн настай байв? Тухайн үед бас анх одоо төрж исэн сэтгэгдэл бас ямар байсан бэ? Тэр үед бол дөнгөж Батлан улс сургуулийн ахлагчийн коллежийг төгсөөл зөвшөөрчний 150 дугаар анги хүмүүс элитийн батальон гэж ярьдаг анги. Бус ангид томилогдож 6 сар гаруй хугацаанд ажиллаж байгаал Ирак хэрэгжүүлэх ажиллагаанд бас л оныхоо нөхдүүдийн хамт нэг салаа болон үүрэг гүйцэтгсэн. За тэгээд тэнд үүрэг гүйцэтгэхэд бол хүмүүс ярихдаа одоо миний гавья гэж ярьдаг. Гэвч одоо энэ бол манай одоо хамт олонны гавья. Мэдээж тэр тасаг салаа, рот. За тэгээд энэ багаас гадна Иракийн хэрэгжүүлэх ажиллагаанд оролцсон 10 багийн энэ гавья юм байна. Тий. Тэр 2004 онд болж байсан. Өдөр нь тухайн өдөр хэдний өдөр байсан бэ? Илүү дэлгэрүүлж хариулаас яг нөхцөл байдал юу нь ямархуу байсан юм болоо. Зарим хүмүүс бол их сайн мэддэг, сандаг. Зарим хүмүүс бол тэр болгон мэддэггүй. Одоо үеийн шиг илүү энэ сошиал хэрэглээ тий олон нийтийн сүлжээ их хөгжөөгүй байсантай холбоотой ч байж магадгүй болоо. Яг 2004 оны 2 сарын 18-ны өглөө. За нэг 6 өнгөрөөгөө 7 цагийн орчимд өглөөний цайны цагаар бааз руу бол одоо амин зөөл ажиллагч этгээд бол халдсан. Мэдээж тэнд алдахын тулд бол сарин үйлдэлт явуулж байгаа эсрэг талц манай самбуу ямдангийн цэгээр дээр нь тэнд одоо шаашиг шидэж автоматын одоо буудалтууд буудаж гэвч үндсэн дайралтаа бол миний цэгээр гарц гарган дэлбэлж урд нь нэг машин ирсэн байж хаад тий тэнд тэсэр бөмбөгөө тавиад байрлуулаа. Тэр машиныг холдуулаа явуулсны дараа гарц дэлбэрээд гарц гараад ирэнгүүт үндсэн одоо нөгөө товтлогооны машин бол орж ирсэн. Тэр үед бол автоматын одоо нэг удаагийн халаар 3 удаа буудаж зогсоосон. Энд бол одоо дан ганц миний биш. Энэ бол бүхэл бүтэн баг ажилласан. Яг тэгэхээр яг илэрлэн над дээр боловч бүхэл холбоо харилцаа тий дээшээ одоо мэдээ дамжуулах хөрс зэрэгэлдэх цэгүүд дээр нь бүх цэгүүдэд манай багийнхан үүрэг гүйцэтгэж байгаа. Одоо магадгүй кинондор гардаг шиг ямар нэгэн халдлага болоход бүгд бэлэн байдалд ордог, бүгд бууз зэвсгээ агсдаг. Яг л тэр адил манай багийнхан бүгд бэлэн байдалд бууз зэвсгээ агсаж өдөр шөнөгүй тэнд хамгаалтын үүрэг гүйцэтгсэн. Тэнд бол амралт гэж байхгүй. Яг тэр үеүүдэд бол цаг нар байхгүй. Холомдооч идэж амжихгүй, унтах боломжгүй, хувцас тайлахгүй олон өдрүүдэд үүрэг гүйцэтгэдэг. Мэдээж дулаан байранд очиж амарна гэсэн ойлголт байхгүй. Хэдий магадгүй тэнд халуун дулаан орон боловч шөнө бол хүүтэн тасан цогцсныхаа дараа бол даардаг. Тэгээ бид нар Монголоос ч ихтэй халуун оронд очих гэдэг дулаан хувцастай бол очихгүй. Тэгээ өөрсдийнхөө боломжоор носон цамцаа өмсөөд Gore-Tex гэдэг одоо борооныхоо суйг давхарлаж өмсөд ингээл тэнд бол бүгд л одоо үүргэн бол сонор сэрэмжтэй сайн биелүүлж байгаа бий байгуулсан. Тэглгүй яах вэ? Тэр тухайн үед болохоор 750 кг тесрэх бодис атсан автомашины баазын хаалгаар ингээд орж ирэх тэр мөчийг та ямар байдлаар энэ бол анзаарах мөч тэр юмс гэж болоод хаалга бол биш байхгүй юу? Хаалга биш одоо зүгээр хан орох ёсгүй тэрүүгээр угаасаа орох боломжгүй газар байхгүй юу? Тэрийг л одоо гарц болгож дэлбэлээл тэгээд тэрүүгээрээ үндсэн хандлага хийж одоо магадгүй одоо өглөөний цай маш олон зуун хүн олддог. Галтгаар бол зорилго нь орж ирэх гэж байгаа. Устгах гэж байгаа зорилготой. Тэр баазад тэгэхээр байсан бүх хүмүүсийн нас эрсдэлд орсон байх нь шүү дээ, тийм ээ. Тэнд ойролцоогоор хэдэн зуун орчим хүн байсан юм болоо. Ер нь манай бааз бол нэг 3000. 3000. Тий. Мэдээж гадаад дотоодын маш олон одоо олон орны цэргүүд орж гарч байдаг. Зарим үедээ байрлал хоноглон өнжөөд явдаг, холлоод явдаг тийм бааз аахгүй. Тэгээд манай баазын онцлог бол арт тал хангалтын бааз. Тэнд бол бүх одоо сум галт хэрэгсэл, зэвсэг, машин, техник, хүнс тэр бол ерөөсөө арт талын том судас байхгүй одоо. Тийм шүү дээ. Одоо тэр бааз магадгүй өртсөн тохиолдолд магадгүй ойр бүс нутгийнхаа одоо баазууд хоолон сум галт хэрэгсэл бүх юмараа
техникээрээ таслагдана гэсэн үг байхгүй. 3000 гаруй гэхээр бүр маш их тийм байна. Тэгэд тухайн үед яг ингээл таны сая ярьсныг төсөөлөнгүүт нэг юм кино шиг л төсөөлөгдөл байна л да. Тэгээ тийм нөө кино үзэхэд л үзэж байгаа хүмүүс хүртэл ингээд би сонсоход ингээд гарын хөлс одоо ингээд гарч явах жишээний тийм. Тэгэхээр яг тэр орчинд нь байсан тагаа болон таны нүхтийн бас сэтгэл зүй болвол нэлээд юм төгшүүртэй тийм. Гэхдээ та бүгд нөө мэрэгжлийн улсууд гэдэг утгаараа маш хурдан одоо арга хэмжээг авч самбаачлах одоо тэр чадвар их өндөр байдаг баг л та. Тэгээ тэр үед яг та ямар одоо дотроо бодолтой байгаад шийдвэр гаргах тэр үед яг ямар одоо сэтгэл зүйтэй байсан болоо маш богино хугацаанд шийдвэр гаргасан юм шиг санагдлаа. Тий. Ер нь миний нэг сул тал байдаг бас. Би өөрөө их хурдан шийдвэр гаргацдаг. Дараа нь яг онох үе их бий, алдах үе ч бас байдаг. Тэрний нэг байсан. Тэгээд яг анх биднийг бэлтгэл хийж бэлтгэхдээ энэ 5-7 сургалтын төв дээр бол биднийг эрчимжүүлсэн яг тийм дадлаг сургуультаар бэлтжижсэн. Маш хурдан шийдвэр гаргах. Тэгээд цэлийг устгах. Тэгээд бид нар одоо хаашаа явах гэж байгаач мэдэхгүй тэр хүүхэд байсан. 20 настай хүүхэд байсан. Тэгээд бүгд л одоо тийм дадлаг сургуулийг эзэмшиж байсан. Магадгүй онцлог нь гэх юм бол багийнхаа хэмжээнд одоо бид нар манай оныхын хамгийн багууд нь байсан. Тэгээд биднээс дээш бид за ер нь 19 20 тэгэл бид нэр бол хамгийн багууд нь тэрнээс дээш ах нар маань. Тэгээ ер нь бол одоо бодоход бол залуу улсууд л байсан 30 гаруй насны. Тийм байна. Тэгээ яг тэр бэлтгэл сургалттай хамаатай дарга зэрэг нарын маань сургасан байдал мэдээж ангийн маань онцлог зөвшөөрчний 150 дугаар ангийн онцлог сургалт бэлтгэл хийж байдаг зөвшөөрч хүчинд жилийн жилд одоо бэлтгэл бүх ангиуд бэлтгэл сургалтыг төлөвлөгөөний дагуу базааж явдаг. Тэр бэлтгэлийг ач тус. 20 настай гэхээр нэрээ их жоохон л гэж одоогийн 20 настай хүүхдүүдийг харахаар хүүхэд л харагдаад идэг тийм. Тэгэхээр бол энэ цэргийн үний бас онцлог, хувь үний бас их онцлог нөлөөлсөн баг л та. Тухайн үйл явдал болсны дараачаас тийм та бүгд яг юу болцоосон бэ? Нөхцөл байдал дээр юу болсон бэ? Сэтгэл санаа тий одоо та бүгд хоорондоо юу гэж ярьсан? Тухайн бас улсын бас цэрэг цагдаагийнхан ч гэдэм үү та бүгдийг яаж хүлээж авсан? За яг нийт одоо өөрөөсөө эхлээд нийт бүрэлдэхүүн сэтгэл зүйн онцлог бол өөрчлөлтөнд орно. Мэдээж тийм нөхцөл байдалд орохоор бидний нөө амьдрал дээр яг тийм болно гэдгийг мэдэхгүй бэлтгэл сургалтыг хийж байсан. Дээр нь одоо тийм нөхцөл байдлыг бол магадгүй кинод зохиол дээрээс харж сонсч байсан боловч тэр бол амьдрал дээр бүхэл одоо хүний амьдралын бүхэл хагацлын юм гараад ирж байгаа учраас сэтгэл зүй бол тодорхой хэмжээнд өөрчлөлтөнд орно. Магадгүй миний хувьд бол мах идэхэ нэг хэсэг байх. Ягаад гэхээр тэнд нөгөө дэлбэрэлтийн дараах үлдсэн одоо тий зохицсны үнэр одоо хүний мах бол ялгаагүй мах учраас үнэр нь яг л адилхан. Шарсан мах шиг үнэртэн. За тэгээд нэг хэсэг магадгүй 7-10 хоног хоол махан хоол идэж чадахгүй бусад хоолыг иддэг. Мэдээж тэр зүйдлэлт бол байдаг. Хүмүүс кинонд гараад чихэн шоу болоод дүнгнээд юу сонсохоо болол тэр бол бодит юм босч ирээ шуугдаг. Юм бүрлддэг, дайвалцдаг бүхэл юмнууд тийм тохиож байгаа учраас сэтгэл зүйн байдалд бол тэр бол зүүд бол маш удаан хугацаанд үргэлжилсэн. Заримдаа одоо ч зүүдлэгдэх үе бол байдаг. Тэгээд бусдын маань сэтгэл зүйч гэсэн мөн адил одоо дуу чимээ зочимтгой болох ямар нэгэн чимээ гарахад энэ тэнд хэвтэх тийм юмны ард орж эхлээд өөрийнхөө биеийг далдлаа дараа нь тэр одоо эсрэг дайснаа харах устгах тийм юу байгаа шүү дээ зэргийн сургалт бэлтгэлд. Яг тийм байдалд нийтээрээ ордог. Тэгээд нэг хэсэг ирээд Монгол ирсэн онож гэсэн нэлээ бас хэдэн жил тиймэрхүү хүмүүсийн сэтгэл зүй байсан. Одоо ч дуу чанга чимээ гарахад доошоогоо тонгоо. Бүр хүчтэй маш хүчтэй нөлөөлсөн байна. Эхний нөгөө дэлбэрэлтийн чимээнээс болсон байх нь нөгөө анх орж ирэхдээ дэлбэрлж орж ирдэг. Анх орж ирэх чимээ бол бага маш бага шүү. Гарц гаргаж байгаа. Үндсэн дэлбэрэлтийн чимээ бол бүр илүү тоо. Тэр бол маш том. Одоо за 10 км-ийн цаана байсан альфа фазын цонх хагарч байсан. Долгионд нь. Хөөхчтэй. Тэгэхээр 360 градустай цохилтын долгионд тэгж илэрч байгаа. Тэгэхээр бүр маш том одоо дэлбэрэлт болсон байх нь шүү дээ тий.
Тэр чимээ хизээш дурсамжаас бол арилахгүй нэ. Арилахгүй тэр. Тэгээд та бүгд одоо ингээл нөгөө Монголын одоо цэрэг ахын дүүс та нар ингээл хамтдаа байгаа хүмүүс яг тухайн үйл явдлын дараа биендээ ер нь юу гэж хэлсэн бэ? Та эргээд бас нөгөө тэр үе рүүгээ очил тийм. Тэгээд хэдийн хугацааны дараас Монгол руугаа ирж байсан юм болоо. Тэнд ер нь очиод 14 хоног тийм үйл ажиллагаа шахаа болчихж байгаа шүү дээ. Маш хурдан тийм. Бид нар нэгдүгээр ээлжсэн одоо ээлжээ хүлээж аваад манайх хүлээлцэл хэд хоногийн хугацаатай 7 хоногийн хугацаатай бараг хүлээлцэл тэд нар маань Монголд ирэх нэгдүгээр ээлж маань Монголд ирэхдээ тийм чимээ араасан сонсогдож байгаа байхгүй бид нар тэнд. Тийм ээ. Тэгээ яг хөө тэнд нөгөө хоорондоо ярилцах яриануд байгаа шүү дээ чинь. За одоо дөнгөж ирээд ийм их хэлж байгаа. Хугацаа бол болоогүй хагас жил цаана чи хүлээж байна. Тэгэхээр энэ хооронд одоо юу л бол юу болно. 14 хоногийн дотор ийм болж байгаа тохиолдол тий. Цаашаагаа бол бид нарт хангалттай хугацаа байгаа. Магадгүй тэгээд нөгөө тоглоом шоглоомор хийх нэлтэй ахнар маань. За энэ хэд маань хүүхдэрээ байдаг. За бид нар ч яг одоо өрөөд мавлдээцсэн гэх. Тэнгүүд бид нар чи сонсон шүү дээ. За энэ нэрэл бас тийм байна да гэлтэй. Ялс очиод ихнэр авъя да. Яг тэр үеийн хүүхдүүд шүү дээ. Бид нар чинь өөрсдөө нөгөө 10 жилийн ширээний араас босоод 1.5 жилээр суралцаал. Коллежид суралцаал. Тэ. Дөнгөж цэргийн амьдрал хөл тавьчаад 6 сар болоод Иракт очсон. Магадгүй оюутнаар бол нэг 2 дугаар курс, оюутан 3 дугаар курс оюутнууд тэнд байж гин гэсэн үг шүү дээ. Ер нь зарим нэг нь тийм бид нар чинь дотроо зарим нь бүр 18 нас хүрч ирсэн тийм цэргийн сургууль орохдоо 17 таа орсон үед байсан тэр үед. Тэгээд 18 нас дөнгөж хүрсэн нөхдүүд хүртэл тэнд очсон байгаа шүү дээ. 18, 19, 20 тань нөхдүүд л байгаа. Манай оныхан бол хамгийн залуучууд нь байсан, бага нь байсан. Тэгээд мэдээж ах нар бол 5 жил 10 жил ерөнхийдөө бодлого бол тэнд бол 5-аас дээш жил ажилласан туршлагатай хүмүүсийг гэсэн боловч бодлогын одоо нэг төвшөнд бол за нэг залуу дөнгөж юм төгсөн боловсон хүчин оруулж үзье гэсэн бас нэг тийм тодорхой нэг шинжилгээ бодлого бас нэг орж ирж яхад нь бид цөөхүүлэхнээ явчихсан. Ороод яг тийм үеинд харсан. Ер нь бол яг энэ ажиллагаанд орохыг бол одоо бол мэдээж ганц одоо цэргийн бид нэр ингээд өөрсдөө орыг орж байгаа юм биш. Энэ бол төр засгийн шийдвэр гарчиж байгаа ихний ээлжинд. Тэр үеийн төр засаг одоо энэ хийдэмжих ажиллагаа болон одоо хамтарсан одоо эвслийн ажиллагаанд Монгол цэргийг оролцуулъя гээд төр засгийн хүрээнд бодлого шийдвэр нь гараад хурал зөвлөгөөнөөр дэмжигдээд дээр нь батлан хамгаалах яам, жанжи штаб ингээд шатараасан бүх өдөртлгүүд шийдвэрээ гаргаж чаад тэгээд оролцуулж байгаа. Энэ бол ерөөсөө л монголчууд тэр үеийн ажиллаж байсан төр засаг зэрэгтгчний батлан хамгаалах яамны одоо өдөртлгүүдийн маш том шийдвэр гарсны үндсэн тэр Монгол цэрэг үүрэг гүйцэтгэж одоо авьяа байгуулж байгаа. Энэ бол тэгэхээр нийт одоо тэр шийдвэр гаргасан бүх хүмүүсийн гавь байхгүй. Одоо дэд хурандаа Азиас бас асуумаар байна л да. Маш олон хүмүүс бас мэдж байгаа нь гэхдээ нөгөө талаар одоо намнаа чин тухайн үед одоо дөнгөж 5-6 хүүхэд байсан байх жишээний тийм бид нар бол бараг телевиз үзээд ч ойлгохгүй хэмжээнд. За тэгэхээр ерөнхийн нэг юм зураглалыг гаргаад өчлөө ингээд цэргийн бааз байсан ханыг нь дэлбэлээд одоо хүчээр одоо дэлбэлээд ороод ирсэн байна. Гарц гаргаад ороод ирсэн байна. Тухайн цаг мөчид та яг тэр террорист үйлдэлийг хийхжсэн хүнийг таслан зогсоосон хүн гэж таныг бас илүү тодтогоод байгаа. Нөгөөдөөгөр бас таны хэлж байгаагаар мэдээж тэнд байгаа олон албан хаагч те одоо цэргийн анд нөхдүүдийг чинь хийж байгаа хамтын одоо ажиллагаа хамгийн чухлаа гэсэн зүйлийг ярьж байгаа. Тэгэхээр тэр одоо тухайн мөчид яг тэр жолоодож явсан хүн нь байсан юм уу хідэн хүн байсан тийм илүү яг детальчлаад ярих юм бол ороод ирсэн байх нь байна. За ямар машин том одоо мэдээж машин байсан бах тийм үү. Тэгээд энийг бас яриул тийм бас ингээд залуу үедээ бас илүү дэлгэрүүлээд яриул их сонирхолтой баг юм түүхэн киноч бараг хийчихээр ийм хэмжээний бас зүйл байгаа даа болоо гэж бодоод байна л да. За тухайн амин зүйлс шитгээд бол ерөөсөө ганцаар яв. Ер нь бол ямар ч шитгээд нэг сумаар хоёр туулаа гэдэгтэй адилхан ганцаараа л амин зүйлсэлж амжилтанд хүрнэ. Тэрнээс зэрэг нэг авч өгөх шаардлага байхгүй. Гэхдээ мэдээж тэр ажиллагааг амжилттай болохын тулд цаана бас баг ажиллаж байгаа. Энэ бол асар их том одоо санхүүжилттэй тий ийм том ажиллагаа явагдаж байгаа учраас тэр амин зүйлсэлж ганцаараа байсан. Одоо тэгэхээр мэдээж би одоо
тэрийг бол харж байгаа ойроос ингээд 60 метр л ороод ирсэн учраас би ерөнхийдөө цээжин би мэдээж царайг нь ялгахгүй шүү дээ машин дотор ууны. Цээжин би энэ харж байгаа тэгээ яг тэгэл цээжинд нь барайл бидний нөгөө дасгал сургалт хийдэг цэргийн нөгөө байнууд байдаг шүү дээ. Тэр дасгал байныхаа дагуу л цээжинд нь барайл 3 сум явуулж устгаж байгаа. Тэгэнгүүт магадгүй нөгөө хүрэх хөстэй газраа хүрээд өрүүл дээрээ танкын татгцсан, канап батгцсан хүрэх хөстэй газар ирээд тавих хөстэй, дэлбэрэх хөстэй, амин зөөлөх хөстэй мэг замдаа буудлаад тавиад тэгээд тэндээ тесэрчиж байгаа байхгүй. Зөв. Тийм юм болсон байна шүү дээ. Тэгээд дараа нь яг шинжээчд бол олон улсын шинжээчд ирээд ажиллаж байгаа баг. Мэдээж тэнд ч манайхан монголчууд битгий дэлхийн нийт ч гэсэн олон талын өнцгөөс нь ярьдаг, хардаг, таадаг, зохиодог. Бол нэгэд ам дамжиж ярьдаг ингэсээр гад янзаар сонсогддог. Тийм байна. Дэлбэрхийн хувьд бол дэлбэрсэн хүрэх ёстой газраас нь өмнө ууртаж та тэр үйлдэлийг таслан зогсоосон. Тэгжиж олон мянган хүмүүсийн бас амийг аварсан гэж үзэж байгаа юм байна. Тэгэхээр бас тантай хамт байсан тухайн нөхцөл байдалд байсан хүмүүс бол танд бол маш их баярлсан бах та. Тэгээ талархлын үгсээ хэлж байсан уу? Ер нь нөхцөл байдлын дараа хүмүүс юу гэж хэлж ирсэн бэ? Хэлдэг одоо мэдээж тэр үед хамт байсан нөхдүүд маань баярсан талархсан амьд яваа одоо ингээд тэр үе чигээр бол магадгүй хүчрэх байсан мэдэхгүй байна. Одоо ямарс ингээд сайхан явж ингээд одоо ч хэлдэг. Мэдээж энэ бусад улс орны цэргүүдтэй ч гэсэн заримдаа тааралдаг тэнд албааж исэн. Тэгээд сая өнгөрсөн одоо 2021 онд би одоо бүгд найрамд Польш улсын дайны урлагийн академик төгссөн. Тэгэхэд хамт суралцж исэн нөхдүүд маань хүртэл тэнд албааж исэн нөхдүүд найз нар маань таарсан. Тэгээд бид нар ярилцдаг. За ингээд ингээгүй бол би чи ингээ хамт бит хоёрын сурах ёсгүй байсан. Тэр одоо ажиллагаа амжилттай болсон учраас бид нэр амьд байна. Хамт сурж байна. Би ихнэр хүүхдтэй болсон, чи ихнэр хүүхдтэй болсон байна. Одоо ингээд эдийн настай ийм тий суралцаад аль улсынхаа зэвсэг түвшинд албааж байна. Энтергээд ярилцах тохиолдол байгаа. Ямар гоё юм бэ? Тийм. Одоо ингээд бид багтам. Тийм. Таны бодлохоор одоо гих орносоо хоолтой тэгээд өндөр эрсдэлтэй бүсэд за тэгээд тэр тусмаа очоод 14 хоногийн дотор тийм зүйл болчихсон. За тэрхүү зүйлийн ард гарсан одоо туршлага шүү дээ. Энэ чинь бол нэлээд том туршлага. Тэгээд үүний ард гарсны дараа таны одоо сэтгэл зүйн доктортай байдлыг хэрхэн авч үлдэх ч гэдэг юм. Арга барилаасаа таваалцвал яг юу юм л та. Тэр үед сэтгэл зүйн байдал мэдээж хүн бол өөрчлөлтөнд орно. Хуучин хэвийн байснаас. Гэхдээ яг энийг сайн бодох хэрэгтэй. Хүн бол хүн өөртөө ярих хэрэгтэй. Ямар үед хэн байсан бэлээ? Ямар үед яаж байгаа вүлээ? Ямар алхам хийгээд байгаа вүлээ? Энэс цаашаа алхаж болохгүй шүү гэл ингээд бүх юм дээр ярилцсан. Мэдээж тэр стрессийн төвшин байна. Өөрийнхөө нөгөө ааш омгийг барихгүй үед тэр тохиох энэ юм байна. Сэтгэл зүйн өөрчлөлтөнд орсон. Тэ өөрийгөө заримдаа хянах байдал нь баг зэрэг алдагдана. Тэр үед өөртөө ярина. Тэгээд аль болох одоо чимээгүй газар бодох юм да өөртөө ярилцаж. Тэрнээс биш бидний үед сэтгэл зүйч гэж уулздаггүй байлаа. Одоогийн шиг юм зэргийн анги болгонд одоо баг салаа болгонд сэтгэл зүйчтэй болцоо одоо. Тэгэхэд бидний үед тийм байгаагүй. Гадаадын орныхан бол угаасаа юутай байд юм. Ламтай, сэтгэл зүйчтэй. Манайх бол одоо бүгд тийм болчлоо л доо. Сэтгэл зүйч бүх одоо. Харьцангуй нэг үе бодвол нэг үе бодвол маш их түгээмэлж байна, олдцтой болж байна. Хөгжлийн тий бодлогын төвшөнд бол одоо төр зэсгээс баталгаамгал хэмжээнд жиштэй болсон бодлогын төвшөнд бол маш их өөрчлөлт орсон байна. 21 жилийн өмнө сошиал хэрэглээ өнөөгийнх шиг хөгжим ийм хөгжилтэй байсангүй би телевиз л үздэг байлаа тий. Алба хааж дуусаад эргээд ирэхэд Монгол улсдаа эргээд ирэхэд та ямар одоо нөхцөл байдал таныг өгтөж байсан бэ? Гэр бүлийнх нь хэрхэн хүлээж авч байсан бэ? Тухайн үед телевиз, радио, сонин хэвлэлээр бас нэлийн л шуугаж байсан бах та. Хэлгүй яах вэ? За тухайн үед ч одоо интернет бол баг зэрэг хэрэгэлдэг байсан. Яг тэнд байх үедээ бол батлан хамгаалах хэмжээнд жиш тав ангиас одоо зохион байгуулад ар гэрийн маань одоогор бол видеокал хийлгүүлж байгаа телевизээр компьютераар. За энэ бол ингээд за дээр нь яг мессенжерүүд бол байсан. Мэдээж сард 1-2 удаа гэрлүүгээ мессеж бичнэ. Гэхдээ яг хүн болгон 100% өөрөө яг ороод өөрөө бичихгүй шүү дээ. Ингээд тэнд одоо томилогдсон бас нэг компьютертэй гайгүй нөхдүүдээ явуулна шүү дээ. За миний
өмнөөс аавд минь ээжд минь ахын дүүд минь ийм мессеж бичээрэй гэд би сайн байна та нар сайн уу одоо тийм санаа зовлтгүй гэдэг нэг нэг 4 үг үлбэрлэл явуулна. Тэгээд мэдээж хар гэртээ бүрэн бүтэн байгааг нь мэдээж одоо тэр багийн удирдлагууд тий дээр нь Монгол улсаас та лаамал хэмжээний штаб энийг холбож өгнө. Тэгээд тэн дээр бол иймэрхүү харилцаа холбоотой байсан. За мэдээж ирэхэд бол телевиз радио бол тэр үед болгоомжтой зөвхөн хэдэн телевизүүд мэдээж Монгол радио энэгээр л ярианууд явагдаж ингэсэн тэгсэн юм болсон. Мэдээж ирээд огтж авахд хүртэл яг л тийм төр төрх хөл үзэгдэж байсан та. Одоо ингээд хүнд нөхцөл зөв шийдвэр гаргахын тулд одоо цэрэг хүн ямар сэтгэлгээтэй байх шаардлагатай гэж та одоо бодож байна? Яг цэрэг хүн үүрэг даалгавраар заавал биелүүлдэг л байх хэрэгтэй. Тэгэх юм бол тэгэл цэрэг хүний хөдөлмөр үүрэг даалгаврыг ягштал биелүүлсэн байхад бол тэр дүрмээр тогтоосон, бичсэн тий цэргийн дүрм холбогдох одоо Монгол Улсын хууль тогтоомжууд хүртэл бидний эрх үүргийг заагаад өгсөн. Цэрэг хүн ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн даавал тушаал даалгавар энийг л алдаа мадаггүй биелүүлж явах ёстой. Та сая бас ярьлаа л да мэдээж ийм хүндхэн даалгавруудын дараа үйл ажиллагаануудын дараа хүний сэтгэл зүй бол өөрчлөлтөнд орно, бие махбод ч гэсэн дагаад өөрчлөлтөнд орно. Гэхдээ цэрэг хүмүүс, онцгой хүмүүс, цэрэг хүмүүс илүү бэлтгэгдсэн байдаг ч гэсэн эдгээр хүмүүс бол яг л адилхан бидэнтэй адилхан цоглох зүрхтэй урсах цустай яг л адилхан сэтгэл зүйтэй хүмүүс байдгаа гэж бас боддог. Тэгээд ер нь одоо ингээд 22 жил ажилласан туршлагаасаа харахад ажил амьдралынхаа нөгөө заагийг хэрхэн яаж та салгадаг вэ? Жишээ нь хүмүүс бол юу гэдгийг ажлын одоо стресс, ачааллаа гэрийнхэн гадаа ирээд ингээд орхиод ордгоо гэж нэг ярьдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан бас ийм онцгой нөхцөл байдалд ажилладаг хүмүүсийн хувьд бас нэлийн ийм диктатуртай, дэг журамтай ажилладаг хүний хувьд тэрийг бас гэртээ аваад ороод ирж бас болохгүй байдаг болов. Тэгэхээр ер нь яаж энэ заагийг гаргаж, салгаж амьдралаа авч явдаг бол. Яг гоо миний өөрийн бас нэг бодол байт юм л да. Миллион байх хэрэгтэй гэж. Мэдээж нартай газар шил харалдагтай адилхан бүх л үед нэг төрхөөрөө байж болохгүй. Мэдээж тэр жигсаалын одоо өмнө бол албаны хэл яриа тодорхой товч үүрэг даалгавар гэдэг ингээд ажил дээр амьдрал дээр мэдээж гэртээ орчоод тийм бас байгаад байж таарахгүй. Мэдээж би бол эцэг хүн хүний хань мэдээж би гэртээ аав ээж дээр очих хүний үр хүүхэд мэдээж аав ээжтэй туслана бүхэл юм хийн мэдээж үр хүүхэдтэй зааварлана найз нөхдөдтэйгээ бас мөн адил энгийн найз нартайгаа мэдээж энгийн л байх хэрэгтэй. Тэгэхгүй бол цэргийн байгаад байвал нөгөө найз нар ч одоо бас болохгүй шүү дээ. Тэгэлгүй байх уу тийм ээ. Ирэл тушаагаал ингэдэг гэдэж болохгүй. Тэгэхээр ерөөсөө ямар байгаа газар тэрэндээ л хөвөрж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол би л тийм гээд байж болохгүй. Мэдээж стресстэй тохиолдол зөндөл байна хүний амьдралд. Ажил дээр, амьдрал дээр тэрийг бас яаж намж яах вэ? Яаж өөртөө ярилцах вэ? Ямар үгээ хэлэх үү, хэлэхгүй юу? Тэр бүгдийг бас бодох хэрэгтэй. Тэгэхээр дандаа л өөртөө л ярилцна гэсэн үг. Маш их өөртөө ярилцдаг байх нь. Тэр одоо маш юм хүнд гавьяа хийсэн үйл явдлаас хойш хэдийнэ 24 одоо 22 жил өнгөрсөн байна. Одоо 22 жил үг жил руугаа орж ийн. Тэгэхээр тухайн үеийн 20-той жоохон одоо залуу байсан байж таараа тийм ээ. Одоо ингээл ботход жоохон 20-той хүүхэд бол баг хүүхэд ах. Тэр үеийн аз заяад та бас юу гэж хэлэх байсан бол та маш их өөртөө ярилцдаг юм шиг санагдлаа л да. Тэгэхээр 22 жил гэдэг бол бас баггүй хугацаа. Тэгэл бодож явдаг бас. Одоогоор бол би маш хэлэх юм бол маш их байгаа шүү дээ. Одоо би өөртөө одоо ч ярилцдаг. Тэгэж болохгүй, ингэж болно, ингэж болохгүй гэл ингээл одоо хэлэх юм бол мэдээж дуусахгүй бах. Бараг хүүхдтэйгээ ярьж байгаа юм шиг л болох бах. Нэг өгүүлбэр бас хэлээ зөвлөгөө өгвөл 20 настад заяад бас хүндэт гавьяа байгуулсан тэр одоо хүүд тийм ээ. Яг уу тэгж яг хэл гэж хэлэх юм бол хэлэх үгээ бод. Гიშгсэн мөрөөр гэж харуул гэж хэл.
бас л их хатуу бас байна шүү тийм ээ. Та одоо өөрийнхөө амьдралын нэг үнэт зарчим те баримтлагдаг зүйлээ нэг өгүүлбэрт багтаагаад ч юм хэлвэл. За тэгэх юм бол гэр бүл номер 1. Гэр бүлээ харилж чадвал эх орноо харилж чадна. Эх орноо харилж чадвал тэгэл бүх Монголоо хайрлна. Гайхалтай. Монгол үндэстнээ усаатнаа хайрлна. Таны ер нь бол яг цэрэг цагдаагийн зэвсэгт хүчний ийм хүмүүстэй хүнд одоо албан тушаалд ажилладаг хүмүүс чөлөө цагаараа ер нь юу хийж өнгөрүүлдэг юм болоо бас нэг юм стрессээ таалгахч гэдэг юм уу өөрсдөө бас нэг тийм спортоор хичээлдэг иймэрхүү зүйлс байдаг болов уу? За чөлөө цаг бол бас нэг их гарах бага л да. Яг гарсан тохиолдолд амралт чөлөө цаг таарсан амралтын өдрүүд ийм дарах юм бол хөдөө гарах, ууланд алхах магадгүй одоо боломж болтол заавал агнаад байхгүй ч гэсэн бас нэг бууга бариад анд гарах. Тэ. Ууланд гарах. Энэ юм удаа чөлөө цаг тэгээд хүүхдүүдтэй гэр бүлээрээ байх. Мэдээж бас авсар зайгаар найз нөхөд аав ээж ахын дүүсгээл бүгд л орно л доо. Азаа даргын үед ирээдүйдээ ер нь тавьсан бас хамгийн том зорилт нь юу гэдэг юм болоо ажил, амьдрал бүх одоо зүйлийн хувьд тий аль нь ч байж болно том зорилгоосоо хуваалцвал. Яг нь нэгэнт цэргийн карьер хөөгөөд одоо энэ хүртэл албааж байгаа. Бидний суралцсан хугацаа чи ажилласан гэд орчдөг. Тэгэхээр бид нэр тодорхой хэмжээний бүх шатны сургууль юмнуудаа одоо коллежээс авахгуулаад ихтэй сургууль академик юмнуудаа төгсөө явж байгаа. Нэгэнт магадгүй одоо батлан хамгаалах яам янжиш таваас дараагийн албан тушаал ажилтан томилох юм бол ойлголоо гүйцэтгээгээ тултална ажиллана. Тэгээд тодорхой хугацаанд шаардлагаа одоо албаа хугацаагаа гүйцээх юм бол мэдээж бас дараагийнхаа ингийн амьдрал руу шилжинэ. Тэгэхээр бол тушаалын дагуу явна. Тэгж бод. Арай нэг сэдвээс арай жоохон өөр юм асуучмаар санагдлаа л да. Одоо нөгөө залуучууд зарим нь цэрэгт явахгүй гэл те маш олон хилцүүлэг нийгэмд бол өрнөдөг. Заримдаа бас нэлийн хар одоо хэрэгүүд те бараан хэрэгүүдээс болоод хүүхдүүдээ цэрэгт явуулахгүй гэсэн эцэг эхүү тасран хамгаалагч нар ч байна л да. Тэгэхээр та энэ тал дээр бас юу гэж боддөг вэ? Монгол ирчүүд маань цэрэгт явах нь жоохон хоошоо суух гад байна уу да гэсэн хандлага бол ажиглагдчих байна л да. Цэрэгт явснараа бас эргэтэн юуг олж мэдэрдэг юм болоо. За ер нь эр хүн цэрэгт явна гэдэг чинь өөрийгөө хаана яваагаа эхлээд мэдэрнэ. Би хэм бэ? Би ер нь энэ олон үеийнхээ ирчүүдийн дунд ямар шуухан сэтгэл зүйтэй, бие бялдартай, тэ ямар төвшөнд би хөв хүн болоод явж байгаа. Эн чинь эннээсээ үүдээд эх орны л юу вэ? Дархлаа байхгүй. Тэнгүүд энэ олон залуучууд алба хааж байж эх орны дархлаа ч өөрөө сайжирна. Тэр хүн албааснараа өөрийнх нь дархлаа сайжирна. Хаана бие яаж авч яваад хинтээ яаж харьцаад ямар ажлыг яаж хийгээд мэдээж амьдралын сургууль цэрэг болвол. Тэгээд энэний чинь одоо цаашаа ингээ үргэлжлэл ерөөсөө л эх орны үн цэний баталгаа, батлан хамгаалах аюулгүй байдлын баталгаа л واخгүй юу? Тэрнээс одоо эцэг эхчүүд боддоо шүү дээ би хүүгээ аваад үлдчихье явуулмааргүй байна. Тэнд очиод ийм тийм сонсогддог ингэдэг мэдээж бүх газар тийм биш байхгүй. Яг нь олон хүн ажиллаж байгаа салбар учраас тэнд зарим нэг алдаа гардаг. Тэр хувь хүний сэтгэл зүйн онцлогтой тий гэр бүлийн хүмүүжлэлтэй холбоотой юмнууд байхгүй юм чи ерөөсөө ясмын дээр энэ хэрэг төвгүү чинь гэр бүлийн хүмүүжлэлтэй холбоотой. Тэр гэр бүлийн аран шин багтаа хүүхд байхаас ахгуулаад яаж хүн болж байна. Тэр амьдрал дээр ажил дээр гараад тэр нь илэрч байгаа. Тэрнээс цэрэг өөрөө тэрийг эвдээгүй. Цэрэг бол цэргийн дүрмийн дагуу те ерөөсөө л тэрний дагуу ажил алба явагдаж байгаа байхгүй. Одоо бас ингээл бүх одоо салбарт тийм цагдаа, имлэг, хууль одоо бүх салбарт л одоо нөгөө жинзээ үеийнхнийг жоохон юу гэх юм бэ? Надраа харагдсан ийм одоо хүүхдүүдэн, тийм ч хүүхдүүдэн гэл нэг шүүмжлэх хандлага бас нийгэмд ажиглагдаж байна л да. Тэгэхээр одоос танаа зэвсэгт хүчний салбар чин залуу үеийн төлөөллөд орж ирж байгаа. Заяа даргын үед бас энэ залуу үеийг бас юу гэж харж байгаа вэ?
яг энэ хүмүүс ярихдаа нөгөө жинзүү гээл масаар нь ярьж байгаа боловч тэн дотор ч 198% маш сайн залуучууд байгаа шүү дээ. Ер нь бол. Тэгээ хавтаа 1-2% алдаатай нөхдүүд байна. Энэ бол бас л гэр бүлийн хүмүүжил. Ер нь бол хүн багаасаа яаж төлөвшин тэргээр л зан арын шин тогтно, хил аман тогтно, хүнтэй харилцах харьцаа. Мэдээж орчин үе бол яг өөрийгөө нөгөө илэрхийлэх чадамж, давмгай тэ олон нийтийн сүлжээ бүх дэлхийн нийтээр юу болж байгааг маш хурдан ингээд бидний үе шиг биш шүү дээ. Цаг үе нугаас өөр болсон. Бид нар дагаал яг тийм болох хэрэгтэй байхгүй. Нийгмээрээ өөрсдөө бүх юмаа өөрчлөх хэрэгтэй. Тэрнээс бидний үед ийм байсан, та нар үед ийм байхгүй гэдээ байхгүй. Мэдээж тэр залуу үеэ дагаад бид нар ч гэсэн ингээд хамт хөгжих хэрэгтэй. Тэрийг бол ингээд тийм үе, ийм үеийг гаргаад байх юм бол энэ бол нийгмийн хооронд маш муухай юу болж үлдэнэ. Тийм шүү. Суур болж үлдэнэ. Тэгэхээр одоогийн залуучууд болж байгаа. Маш санал нийлж байна. Таны хувьд бас зэвсэгт хүчний ер нь энэ салбарт тийм нэг юм өөрчлөлт юм уу ингэчүүлэх зүгээр дээ аль эсвэл энийн байгаа нь илүү одоо гоё байгаа шүүч гэдэг юм уу тийм нэг юм онцлог зүйл бас байгаа бол та бидэнтэй хуваалцаач бид бол илүү тэр салбраас хол байдаг хүмүүс учраас бас мэдмээр санагдаж байна. Яг нь зэвсэгчний одоогийн үйл ажиллагаа хөгжил бол маш хурдтай явагдаж байгаа. Цаг үе нь магадгүй 90 оны үетэй ингээд тий шууд ингээд харьцуулах юм бол мэдээж тэр бүх давхаргууд өөр өөр ингэсэн онцлогуд нь гарна. Одоо би бол мэдээж төр засаг Улаанбаатар хэмжээний штабын шийдвэрийн дагуу бодлого сургалт бүх юмны дагуу явж байгаа. Энэ бол яг зөв шатантаа манайх явж байгаа. Гэхдээ мэдээж одоо технологиг бол сайжруулж байгаа нь дэлхийн нийтээрээ байгаа. Зэвсгийг сайжруулж байгаа нь тэр одоо нийтээрээ байгаа. Энийг л бас хурццаа нэмчихмээр л байгаа байхгүй. Энийг зүгээр тэрээс явагдаж байгаа юм хэвээ асуудал. Дахиад хурдын л нэмэх. Технологийн хурд, зэвсгийн хурд, техникийн хурдаа өөр шинжилэлтэй хурцсахчвал тэгээд бус нь бол яг л графикаараа явж байгаа. Стандартын дагуу явж байгаа юм тийм. Ярилцлагад маш таатай л турандаа ярилцлагад сайхан байлаа. Тэгээд магадгүй бит хоёрын асуугаагүй таны бас студид орж ирээд хэлмээр байсан зүйл ах юм бол та бас бидэнтэй үзэгчтэйгээ бас хуваалцаж болно. Яг одоо терминал нэгтийг бол Монгол Лиз за мөн одоо Монгол Лизийн одоо сувгаар шууд одоо бид явж байгаа, дамжуулж байгаа. За ямар ч танай телевизийн хамт олонд бол нэг үзэгчтэй баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд. За мэдээж одоо залуу үеийнхээ тий ирээдүйн дархлаа болсон Монгол эрчүүдтэй эр хүн шиг сайхан төлөвш эх орондоо албаахаа мэдээж ингэж албаа хаасныхаа үр дүнд манай улс эх орны дархлаа сүрэн дэвсгэрлэх чадвар өснөө л гэж байгаа. Тэрнээс бид хойшоо зүхтаагаал байвал сүрэн дэвсгэрэх чадвар маань улам сулрна. Бид ямар гүрнүүдийн дунд байдаг вүлээ? Дэлхий яаж хөгжиж байгаа вүлээ? Техник технологи өөрчлөгдөж байна. Бүх юм өөрчлөгдөж байна. Үндсэн нэг уламжлалтай айнууд бол бүгд одоо түүх болж байна. Бүх одоо юм шинээр нэгдэж байгаа учраас бид нар бол их орондоо албаа заавал хаах ёстой. Тодорхой хэмжээний бие сэтгэлийнхээ одоо чадамжийг өөрчлөх ёстой. Бид нэр ээж аавын хүүхэд насаараа байсараад хөшөр таарахгүй. Ийм л үгийг хэлмээр байна. Баярлалаа. Гайхалтай маш одоо гоё бас хоолойтой тийм. Тэгээд гайхалтай одоо гавьяг байгуулсан хүнтэй ярилцахад үнэхээр нэр төрийн хэрэг байлаа. Тэгээд зэвсэгт хүчний 0 тэг 32 дугаар ангийн захирагчийн 1-р орлого штабын дарга дэд турандаа аз заяа байлаа. Таны ажил үйлс, эрүүл мэнд, гэр бүл бүх зүйлд нь өндрөөс өндөр амжилт сайн сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. За баярлалаа.